За бидний хайрын түүх ингэж эхэлж байлаа. За хамгийн анх бид хоёр чинь 10 жилийн нэг сургуулийн хөдөөний шинэ төр сумын хүүхдүүд. За би 10 дугаар ангийн сурагч, эхнэр маань 8 дугаар ангийн сурагч байсан. Нэг сумын, нэг сургуулийн. Ийм хүн байд юм байна гэдгийг олж харсан нь бол би дотор байранд амьдардаг гэсэн 10 жилийн сургуультай. 10 жилдээ байхдаа би одоо сурагчийн дотор байраар ингээд найзуудынхаа өрөө таслагаар нэлээ орж гардаг юм байсан. Тэгээ манай 10 жилийн ангийн нэг охины одоо тасагт цуг байдаг байсан эхнэр маань. Манай өрөөгөр орж иж таарад тэгээд тэгтэл анхудаа харж исэн. Тэр нэг 5 сар шиг санаад байгаа. Миний санаж байгаагаар. Тэгээ орж гарч байхдаа бас надад тийм тажгүй даруухан гоё найрсаг нэг тийм охин байна даа гэж хэлээ хардаг байсан. Эн чинь нэг манай сургуулийн сургалтын менежерийн хүү гэсэн гээд нэг тиймэрхүү нөхцөл байдалтай л харж исэн. Тодорхой хугацааны дараа бол би их нэртэй нэлээд татагдсан байсан. Тэгээ хавар болоод төгсөх төхөөд бас нэг найз охин одоо сонирхолж их байсан баг. Тэгээд ойрхон бас тэгээ байн байраар айгүй үзэгдэд айгүй явдаг болсон юмсэн тэр нөгөө яагаад гэхдээ нэг яг намайг сонирхож байна ч юм уу эсвэл тэгээд ч юм уу явж байгаа гэж юусоо мэдээгүй. Их нэртэй одоо захиа бичижсэн 2007 оны 5 сарын 18-нд. За тэгээд тэр өдөр бол хонхны 2 болж ирсэн сурагч. За тэгээд захиагаа бичиж тариу үлээгээд тэгээд одоо яг 7 хоногийн дараа 5 сарын 24-нд эхнээс маань одоо яг зөвшөөрлөө гэсэн юм хариу ирж бид хоёр одоо анх үргэлж эхэлж ирсэн. Одоо яг яагаад би 5 сар турмаа хийн гээд ингээд төлөвлөөд амар өглөө хүтэн зураг аваад ингээд яваад байгаа миний хамгийн гол шалтгаан бол бид хоёрын яг хайр үүсэн түүх 5 сарын 20 байдаг. Тэгээд би тэр өдөр яг хонхны баяр болоод тэгээд нэг ангийн хүүхдүүд зугаалга моолаар ангиараа явдаг штэ тий. Тэгж орж ирээд оройн бүр оройлсон манай нөгөө дотор байранд ирээд тэд надтай үерхээчээ гэж надаас гуйж исэн. Оюутан болоо бид хоёр ингээ хамт байр төрөслээд оюутны байранд хамт амьдраад ингээ явж исэн. Тэгээд 2012 онд одоо би сургуулаа төгсөхдөө одоо анхныхаа хүүхдийг бид хоёр үлгэж авч исэн. Одоо баггүй хугацааштай ер нь бол 17 жил. Бид хоёр 17 жилийнхээ ой баярыг тохиолдуулаад 3 сайхан охинтой болоод ингээд үнэхээр одоо харьцаараа ойлголцсон гэдэг шиг те хэд бол үнэхээр ойлголцдог тийм болцсон. 2018 онд 2 дахь охиноо үлгэж авсан. За тэгээд 2020 онд 3 дахь охиноо ингээд 3 хөөрхөн охины даав ээж болсон. Амьдарч байна. Бидний хайр бол үнэхээр тийм том агуу гэх юм тийм хайр те. Одоо бол миний хань бол үнэхээр төвчээртэй, ухаантай, хүлээцтэй. Би гэхдээ ингэж юусоо хэлж байгаагүй өөрт нь. Би хэзээ чи ийм мундаг болохоор ингээд одоо те хайртай хүндээ хандаа, хайртаа те миний хань мундаг шүү гэж ер нь тийм тэр энэ үгийг нэг хэлдэггүй. Яагаад одоо ийм олон жил ингээд ухаалгаар энэ амьдралыг ингээд аваад явж байхад нь хандаа хайртай шүү, чи минь мундаг шүү гэд хэлдэггүй. Одоо өнөөдөр яг тэр мөчн мөн те би чамаараа бахархдаг шүү. Чи бол амьдралын минь түшиг тулгуур шүү. Төвчээртэй, ухаантай бүх зүйлийг одоо ганц хүний хүчээр бол те өдөө олон жил ингээд хамтдаа байгаад энэ амьдралыг ингээд босгоод те ингэж явах бол бас үнэхээр хүнд те тэгэхээр чи минь байгаа болохоор би чиний хайжууд бат зогсож байгаа шүү. Хайртай шүү. Олон ингээ 3 хөргөн күнжтэй болохоор одоо тийм аз жаргалтай мэдрэмжийг хайрын тэр мэдрэмжийг бол би өргөлж авдаг. Тэгээ охтуудтайгаа бас нэг цаг хугацааг өнгөрөх юмсан илүү их анхаарал хандуулах юмсан гэдэг нэг тийм эцэг үний хүсэл бол надад байдаг. Сайхан аав ээж хоёр хөдөлмөрч аав ээж хоёрынхоо буйнаар
сайнны үр тарьсны буйнаар өдөрт сайнтай уулзраад сайхан гэр бүлтэй аз жаргалтай амьдарч байгаа бол үнэхээр миний аав ээжийн ач гавья. Тэр бол үнэхээр үнэн. Одоо ингээ 3 хөөрхөн охин дөрвж өгсөн одоо андаа хязгааргүй хайртай шүү гэдгээ бас энэ ташрамд хэлье. Тамун миний одоо ханыг өсгөж өндөлгөж өдөө зэрэг төрсөн ичээ аавд нь бас баярлалаа гэж хэлье. Тэг би харьцангуй аавда хайртай шүү гэдэг үгийг бол үнэхээр бага хэлдэг. Хэлтнийх яг үндэ аавынхаа өөдөөс харж агаад ааваа тантай хайртай шүү талархлаа гэж охин нь бага хэлжсэн баха. Аавда ээжтэй өнөөдрийн аз жаргалтай өдрийг бүтээж өгсөнд ийм сайхан гэр бүл ийм сайхан хантай учирсан минь та хоёрын л сайн явсны гавьяа баха. Баярлалаа та хоёртоо. Мөн одоо юугаарч дутаахгүй өсөж өмөж болсон ичээ аавдаа бас баярлалаа гэдгээ хэлье. Би бас нэг хурмаа хий яз жаргалтай сайн сайхан яваагаа харуулъя гэд ингээд айгүйх угаасаа энэ чинь эмэгтэй хүн болгоны л мөрөөдөл бах те. Сайхан хүмүүжүүлж өгсөн аавдаа ээжтэй баярлалаа. Сайн хүний үр удам ингэж сайхан үргэлжилж ингэж сайхан ийм сайхан амьдралыг бүтээж байгаа баха. Та хоёртаа бас талархлаа. За бидний энэ аз жаргалтай мөчийг хуваалцж байгаа аав ээж, ах トゥ хамаатан садан, анд олон найз нөхөд, ажлын хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний аз жаргалтай мөчийг хуваалцсан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн та бүхэндээ баярлалаа.